Хөөшийн аманд орж ирсэн бугнуудыг Богдхан уулын дархан цаазд газрын хамгаалтын захиргаанаас уул руу тууж гаргалаа. Энэ жил Богдууланд цас их орсонтой холбоотойгоор буг олон зэрлэг амьтад суурьшлийн бүсэд орж ирэх нь илбэг байгаа юм байна. За үзэгчдээ бид Яарамгийн Хөөшийн ам буюу Нараа Банчингийн хийдийн баруун талаас мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр миний ард бол яг одоо 6 буг харагдаж байна. Эдгээр буг цагаан сараас хойш хагас сарын хугацаанд өдөр бүр энд орж ирж идэршилж байгаа юм. Богдхан уулын дархан цаазд газрын хамгаалтын захиргаанаас бол эдгээр бугын аюулгүй байдал болон өвс тэжээлд анхааран ажиллаж байсан юм а. Чехэд амьдардаг. Тэгээ Монголд ирээгүй одоо удаж нас. Тэгээ хүүхдүүд харин энд бууг ирсэн байна гэд хараагүй ер нь олон жил болж байна. Бидний хүүхэд байхад л энэ Богдууланд ингээл бууг таардаг байсан тий. Тэгээд маш сайхан байна. Байгальтайгаа ойр. Монголын ард түмэн үнэхээр гайхамшигтай шүү. Зүгээр л сэтгэл сэргэж байна. Бүр амар юм бахархах, омогших сэтгэл төрж байна. Бугнуудыг хашаанаас гаргахад 30 орчим минут зарцуулсан юм а. Энэ үеэр төв замаар явж исэн иргэд бугнуудыг уул руу гаргахад байгаль хамгаалагч нарт тусалсан юм. Ах нь бол одоо энэ төв зам дээрээс хараад тэгээ гаргаад энэ гашаанаас гаргалцаж өгье гэж бодоод гүгээд ороод ирлээ. Тэгээ хамт гүгээд гаргалаа. Ойроо сарлаа бас энэ буг гэдэг амтан чинь сүрлэггүй сайхан амтан байд юм байна. Өчигдөр урчигдөр ер нь харцсан байж байгаа. Тэгээд өнөөдөр хоёр хүүхэдтэй харуулъя гэж одоо явчихсан яг гаргаж таарад. Тэгээ яг гүйж ирээд гарахаас өмнө гэлц гүйж ирээ хамт гаргалцаж өглөө. Гоё ялаа. Одоо бугнуудыг бол бид нэр аж ахуйн хашаа руу орсон юмыг бол гаргаж байна. Хамтраад одоо энэ манаач уу заримд нь одоо ажилчид агчид нь бас элбэж гаргаж байгаа. Гэхдээ одоо энэ чинь зэрлэг амтан бол зэрлэг авираараа ингээд хаагур хамаагүй явна ингээд ороод ирэх юм. Тэнд хүндрэлтэй л зүгээр ингээд мал тууж байгаа шиг ингээд гарчихгүй шүү дээ нэр өөрсдөө. Нэр бол яг өөрсдөө ардлын ойролцоохоо байгаль хамгаалагчдаа дуудаж байна. Хамгаалтын захиргааны мэргэжилтэнгүүд болон бус ажилчдыг нийлж байна. Нийлж нэг жил гаргахгүй л ганцхан хүн бол хүчирдгүй шүү дээ. Өнгөрсөн 1-р сарын сүүлчээр Нүхтийн аманд байрлах хашаанд буг сүлбүүлж эндсэн. Тэгвэл дахин ийм үйл явдал гарахаас сэргийлж Богдхан уулын дархан цаазд газрын хамгаалтын захиргаанаас бүх аманд байгаа хашаанд стандарт мөрдүүлэх шаардлага хүргүүлжээ. Аж ахуйн нэгжүүдийг хашаануудаа стандартын ус стандартын болгох зөвлөмж стандарт хашааныхын зураг бидний бүгдийн зөвлөмжүүдийг хөргүүлж одоо төрүүрчийн аж ахуйн нэгжүүд бол хашаануудыг стандартын болгож эхэлж байна. Бас тэгж байгаа аж ахуйн нэгжүүдтэй бас баярлж байна. Бас бидний ажилтныг дэмжиж энэ хан амьтдаа бас айлц хамгаалахын тулд хашаануудаа стандартын болгоо явж байна гэдгээс бас төвшөлттэй үр дүн гарч байна. Өнөөдрийн байдлаар төр хурхын аманд 6 асемийн орчимд сүрэг буг байгаа юм а. Уул руу бугнуудыг гаргадагч эргээд ирдэг гэдгийг байгаль хамгаалагч нар хэлж байлаа. Мөн иргэдэд зэрлэг амьтдад гар дээрээс хоол өгөхгүй бах, мөн хит ойртохгүй, үргээхгүй бахыг анхаарууллаа.